За өнөөдрийн хичээл 8 дугаар хичээл хөг аваа гэсэн сэдвтэй цуврал хичээлийн 8 дугаар хичээл өнөөдөр авах гэж байна. Би өмнөх хичээлүүдээр болохоор хөг авааны эрчим, өнгөтэй бас үнэртэй гэдэг сэдвээр хичээл ирсэн ба өмнгийн хичээл бол 2 удаа үргэлжилсэн. За өнөөдөр Queen 7 эрчим юм бэ. Өөрөөр хэлбэл бидний бид махан биес гадна сүнсэн биетэй тийм үү? Сүнсэн биетэй гэдгийг бол үгүйсгэх болцсон шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед хүнс судлал гэдэг салбар маш хүчтэйгээр сүнс судлал руу орсон. Тэгээд сүнсний талаар маш их мэдээллийг янз янзын туршилтуудыг хийж байна. Сүнсний жинг судалдаг, сүнсний хүч чадлыг судалдаг гэх юм уу, сүнсний талаар маш их судалгаа явагдаж байна. Нэг талаасаа, нөгөө талаасаа бомбын гэрэн, хумхын гэр юу гэж нэрлэдэг юм бэ? Бэлгийн гэр, мэдээллийн гэр, эрдэм мэдлэгийн гэрэн гэж нэрлэдэг байгаа энэ эрен маань, алтан эрен гэж нэрлэдэг байгаа энэ эрен маань ямар утгатай гэхээр бид аргын ертөнцөөс гадна бэлгийн ертөнц байдаг гэдгийг таних, мэдэх тийм мэдлэгийн гэрэн. Тэгэхээр бэлэг ертөнцөө таних, эрчмийн ертөнцөө таних, далд ертөнцөө таних энэ эрэнд бид сүнсэн бие таних нь хамгийн нэн тэргүүний тулгамдсан асуудал болчиход байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа сүнсгэл бие таньж ижиж тэр сүнсгэл биеийн ертөнцийг мэдэх үүд хаалга нэгдэнэ. Тийм учраас өнөөдрийн хичээлдэр хөг аваа гэдэг хичээл буюу өөрөөр хэлбэл эрчмийн тухай хичээл явагдаж байгаа тийм үү? Эрчмээс хөг аваа үүссэн. Буцаад эрх хөг аваа нь эрчмийн үүсгдэг. Эсвэл эрчмээс бодол үүсдэг. Бодол нь буцаад өөрийн гэсэн хөг аваатай, хөг аваа нь бас өөрийн гэсэн эрчмийн шин чанаруудыг агуулдаг, мэдээллүүдийг агуулдаг, бас улмөрөө үлдээдэг. Тодорхой хэмжээний оршихуйн мөн чанарт гэдэг нь оршихуйн хүрдэнд нөлөөлж байдаг, оршиналд нөлөөлж байдаг талаар хичээлийг ерөнхийдөө орох таниулах гэдэг. За тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдийнхөө сүнсгэл биеийн талаар бяцхан ойлголттой болёо. Сүнс гэхлээр ихэнх хүмүүс зүгээр нэг ааврагийн дүрсэн дээр гардаг нэг тийм эрчмийн хуйлраа гэдэг эрчмийн бөмбөлөг хэлбэрээр бас өнгөцгөн төсөөлөх магаддаг тийм хандлага байдаг. Тэгэхээр бас тийм биш ээ. Нэг талаасаа нөгөө талаасаа сүнсүүд сүнсэн сэрсэн гэдэг нь сүнс сэрх хэрэг сүнсний талаар маш их мэдээлэлүүд цацагдж байна л та. Үнэхээр сүнсний хэмжээ, сүнсний хөгжил сүнсний өв даалгавар тэр тал руу хүмүүс үнэхээр сонирхол нь маш өрнөж байна. Тэгээд түүнтэй холбоотойгоор манай Тэнгэр бүхий өргөөнд номтын тэнгэрээс 99 тэнгэрийн нэг номтын тэнгэрээс агуу өндөр эрдэмтэн мэрэгдүүдийн оршин байдаг. Үйл хэрэг нь дэлгэрэн байдаг. Тэр тэнгэрээс биднэрт сүнсний ертөнц гэсэн судрыг болгочихсон байгаа. Тэгээд энэ талаар бид нар энэ тодорхой хэмжээний хичээлүүдийг явуулж байна. Тань мэд хүмүүдийг бол нийт өгөх зорилгоор эмчилгээ таслын эмчилгээнүүдийг ч гэсэн хийж явуулж байгаа. За тэгээд сүнсний ертөнц судраа нөгөө сүнсүүд нь оршдог оршихуйн 6 төв судртайгаа хамтаараа ажиллахаар нийтэд түгээн дэлгүүрэх зорилготой ажиллаж байна. За тэгэхээр ерөнхийдөө нэгэнтээ нэгдүгээрт алтан гэрэнд орж байгаа, хоёрдугаарт мэдлэгийн гэрэнд орж байгаа, гуравдугаарт бэлгийн эрен 101 таних энэ урдтай эрэнд бид нар яах ёстой? Сүнсэн бие зайлшгүй мэдэх ёстой. Тэгээ энэ хичээлийн хүрээнд нэг хичээлийг сүнсний хичээл болгон зориулж байна. Тэгээд энэ тал дээр нүцтгэн өртөөлөн домнолсон алтан дэд үнний айлгой буюу алтан судрууд дээр Тулын хааны хатан сорхтон бэхэн хатны өртөөлүүлэн үлдээсэн тэр агуу төлхөр судар дээр бидний сүнсэн бие 7 сүнсийг Queen 7 бие гэдэг нэрээр нэг талаасаа үлдээсэн, нөгөө талаасаа угаасаа монын онол гэдэг дээр сүнс эзэн биеийн онолын тухай бас маш
чухал мэдээлэлүүд үлдээсэн мэд. Тэгээ монголчууд болохоор нэг талаасаа ягаад моныг голж амьдардаг вэ гэхээр махан бие нь сүнсэн биений шүтэн барилгыг нэгдүүлж тэр хоёроо танин мэдж тэр хоёроо хоёр биеийг нэгэн хэмтэй тэгшхэмтэй зохиролтой байлгах ухааныг зөвхөн хүн дээрээ биш орчлон ертөнц дээр арга билгийн энэ хоёр ертөнцийг ил болоод энэ далд хоёр ертөнцийн хооронд сүлэлдэн байх харилцан дэгнээ тэтгэн байх тэр эрдэм ухааныг таньж мэдсэн ард түмэн таньж мэдсэн эрдэм ухаан тарьж мэдсэн онол нь өөрөө монын онол гэдэг нэртэй тийм том онол байдаг. Тэгэхээр бид нар ийм өвгдийн үсад бид нар сүнсэн бие танихгүй гэдэг нь сүнсэн бие бүдэг бадгахан мэдээд таниад явах нь маш учир дутагдaltaй. Энэ ер нь бол. За тэгээд Queen 7 бие буюу эрчмийн 7 бие сүнс 7 сүнс гэдэг талаар цохос ярив. Тэгэхээр хүн болгон юу гэдэг 7 хүртэлтэй гэдэг бол маш сайн мэддэг болцсон. Энэ талаар маш олон юу гэдгийг судлаачид дүнбэлэгтэнгүүд тодорхой хэмжээний эрчмийн мэрэгчлэлтэнгүүд маш сайн таниулж өгч чадсан юм. Тэгэхээр хүн болгон 7 хүртэлтэй буюу 7 голтой өвдөөдсөн хэлээр 7 голоо тасартал чамтай нэгийг үзнэ гэж тийм 7 голоо тасартал тестнэ, тэмцнэ, төвчнэ гэдэг тэгж яригддаг. Тэр нь хондоо 7 хүрдээ хэлж байгаа. Монгол гэдэг гол нь бас бяцхан гэдэг юм бичил утга дээр авчиж өгөх юм бол хөрвүүлэх юм бол бас хоорондоо дүнд магадлалтай тийм нэр томьёо байгаа. Нэг голыг олж авах. За хоёрдугаар 7 хүртэлтэй тэгээд дээрэс нь 7 сүнстэй юм аа. 7 сүнс гэдэг маань өөрөлд бид яриад байгаа нөгөө эрчмийн биед маань төрлийн эрчмүүдийг эрчмүүдээс бүтсэн өөрийн гэсэн амьтай өөрийн гэсэн мэдээлэлтэй өөрийн гэсэн намтар түүхтэй тийм 7 төрлийн 7 өөр сүнснийг бидний энэ махан бие тээж гэдэг юм уу агуулж оршдог. Эсвэл сүнс нь махан бие агуулдаг, эсвэл маханы сүнсээ агуулдаг. Аль нь ч хийж болно. Ямар тач баясгалан гэдэг хүн нэг махан биетэй дээрээс нь 7 сүнсгэл биетэй байгаа. За тэгээд ямар сүнсгэл бие байдаг вэ гэхээр цусан сүнс. Өөрөөр хэлбэл усан махбодтой холбогдсон оршдог. Усан махбодоос тэтгэгдэн оршдог. Усан махбодын эрчмүүдээр хүчээр авч оршдог цусан сүнстэй. Ус голмон далайдангас уур манан үйл бороо гэвчлэн усан махбодтой зүйл хорвоо манай дэлхийгээр зөндөө байна. Тэгээ хотрогын орчлон хорвоогоор зөндөө байна. За дараа нь ясан сүнс. Өөрөөр хэлбэл шорон махбодтой төлхөө холбогдсон оршдог. Буюу шорон махбодын эрчмээр тэтгэгдэн шорон махбодын эрчмээс бүтээгдэн үүсгэгдэн бий болсон ясан сүнс. Тэрхүү эрдийн чөлөө алт мөнгө зэставс элс гэх мэтчлэн тийм шорон махбодтой эрчмээ солилцсон оршдог. Мөн нэг талаасаа бидний махан бие 5 махбодын цуглаас бүтсэн шүү дээ. Тэгэхээр тэр бидний махан биеийн 5 махбодыг ч гэсэн эдгээр тэтгэж оршно гэсэн үг. За махан сүнс өөрөөр хэлбэл модон махбодтой төлхөө холбогдсон оршдог. Өв сурмал, аймад, хөвчтэй, заг хайлаас үндэс юу гэдгийг цэцэг жимс гэх мэтлэн. За дараагийнх нь амин сүнс. Галан махбодтой. Өөрөөр хэлбэл 5-ын галан махбодын оршихуйтай эрчмийн сүлэлтэнд оршдог. Тэгээ гал дэлхийн зам амин оршихуйн гал зарим нэг намаг чичлэнгээс юу гэдгийг тэтгэгдэн эрчмээр нь тэтгэгдэн оршдог. Эрчмээ сүлэлдүүлэн оршдог. За үүлийн сүнс. Хим хоттой буюу хим хотын хүчнтэй оршихуйтай холбогдсон оршдог. Тэгээд тэндээс гарах эрчмээр салхи даянг цахилгаан гэх мэт хөөсөл тэрний эрчмээр тэтгэгдэн гэдэг нь сүлэлтэн хүчтэнхээгээ ахсан байдаг.
За тэгээд Тэнгэрийн нэгдүгээр сүнс буюу огоовл гэж одоо алтан судартай нэрлсэн байгаа. Огоов. Тэнгэрийн нэгдүгээр сүнс огоов сүнс. Торгон эрчмийн орон зай буюу торгон эрчимтэй төлхөө холбогддог. Жишээлбэл ордын эрчим, мананцар, тоосонцор гэх мэт эрчмүүдтэй төлхөө холбогддог. Тэнгэрийн 2 дугаар сүнс галбат эрчмийн орон зайтай төлхөө холбогдсон оршдог. Тасаргийн орон зайтай, галбатын орон зайтай гихчлэн. За тэгээд түрүүн ярьсантай 7 сүнс маань 7 одоо голтой гэдэг юм уу 7 хүрлэн дээр хүрдээр дамжин бидний махан биетэй холбогдсон оршдог. Махан бид одоо юу гэдэг эрчмийг өөрөөр хэлбэл би анхны хичээлээр ярьжсэн тийм хүний махан бие хаас айгүй эрчим байна. Тэгээд бидний махан бие өөртөө маш их эрчмүүдийг өвдөрлөдөг бас эвлээс маш их эрчмүүдийг авч өөртөө хөдөлж одоо энэ насны амьдралыг цогцлон оршдог гэж ярьсан. Ярих, хэлэх, идэх, унтах, одоо хөдлөх, хөдөлмөрлөх, бодох, сэтгэх гэх мэт. Энэ үйлсийн цаанд дандаа эрчмийн зарцуулалт гэдэг ойлголт явагдаж байгаа. Тэрнээс гар өөрөө хөдлөхгүй, хэл өөрөө үг яриад гарахгүй, тарих өөрөө бодохгүй. Дандаа эрчмийн хүчин дор энэ бүх үйлдэлүүд хийгдэж байгаа. Тодорхой эрчмийг авч хэрэглээд механик эрчим, тодорхой эрчмийг авч хэрэглээд дууны эрчим, тодорхой эрчмүүдийг авч хэрэглээд дулааны эрчим гэх мэтчлэн эрчмүүдийг үйлдвэрлэж байгаа. Тэрний үйл хөдлөлтөд тэрний үр дүнд бид нар хөдөлж байгаа, ярьж байгаа одоо би хүртэл гараа хөдлөж байна тийм. Эсвэл харж байна, үзэж байна, сонсож байна, өмсөж байна, хамталж байна. Тэгэхээр энэ олон эрчмүүдийг бид нар хаавар яад дамжуулаад аваад идэг гэдэг бид нар мэдэх хэрэгтэй байхгүй. Зүгээр л тэр эрчмүүд чинь бидний энд наалдаад явж идэг бол тэрэн шиг худлаа байхгүй. Эс дотроосоо үйлдвэрлэгддэг бол бас худлаа. Тэр эс чинь өөрөө ямар нэгэн эрчим бөгөөд огт ажиллахгүй. Тэр ДНХ-гийн одоо мэдээлэл РНХ болж хорхтаа хүртэл тэнд тодорхой хэмжээний эрчмийн одоо үйлчлэлд орж байгаа. ДНХ гэдэг зүйл чинь тодорхой эрчим дотор мэдээлэлээ тээж ирж байгаа. За тэгэхээр цусан сүнс. За ясан сүнс гэхлээр дээр хамгийн доотлын үндэс хүр дээр домноо холбогдож байгаа. Доод хүрдүүд нь. За цусан сүнс гэхлээр үржих хүр буюу саран хүр дээр дамжин холбогдож байгаа. Махан сүнс нь бидний наран сүлжээ хүр дээр домноо холбогдож байгаа. Амин сүнс нь бидний зүрхэн хүр буюу амин хүр дээр дамжин холбогдож байгаа. Үүлийн сүнс нь бидний өмчин тархины орон зайд байрлаж байгаа. Тэнгэрийн 1-р сүнс нь 5 мэдрэгхэн тархины орон зайд байрладаг. Тэнгэрийн 2-р сүнс нь урт тавдар тархины орон зайд байрладаг. Ингээд бид нар одоо урт тавдар тархины наан хоолой хүрд тийм үү? Дууны хүрд. 5 мэдрэгхэн тархины орон зай гэдэг нь мэдрэгхэн одоо юу? Мэлгийн хүрдний харалтаа. Гэх мэтлээ ингээд бидний өнөр 5 хүрд 7 хүрдний цаана 7 сүнсний орон зай холбоос голууд оршиж байгаа. Тэгжүүж тэрүүгээрээ бид нар сүнсний ертөнцөөс буюу эрчмийн ертөнцөөс бид нар эрчимэнд л татаж авч байгаа. Эрчим татаж аваад дамнуулаад хүрдээд дамнуулаад их баг хүрдээрээ дамнуулаад эсийн түвшинд авч эсээсээ буцаж дамнуулаад бүх эд эрхтмүүд өдрөга тэр эрчмийг түгээн нэлгэж байгаа. Тийм учраас бидний одоо 7 хүрдийг өнгөтэй гэж үздэг тийм. Инхэр ногоон өнгө, цэнхэр өнгө, бие өөхөх өнгө, улаан улбар шар өнгө гэх мэтлэн. Ингээд бидний 7 хүрдийг өнгөтэй гэж хэлдэг. Бидний 7 хүрдээс тодорхой хэмжээний эрчмийн долгислууд ялгарн гарч идэг. Бидний одоо махан бие биоэнергитэй гэдэг юм аавратай, гэрэлтэй, гэгээтэй энэ бүгд чинь өөрөөсөө цацраж байгаа биш. Тэр тодорхой хэмжээний эрчмийн хуримтлал байгаа учраас эрчмийн урсгал байгаа учраас эрчмийн одоо төв сүлэлдэн гэдэг нь эрчмийн очсууд байгаа учраас тэгж гэрэлтэй гэгээтэй гэдэг юм уу цацарч гэдэг юм уу өнгөтэй харагдаж байгаа. Энийг зайлшгүй ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо энэ лимбийн тархины зураг нь байж л өөрөөр хэлбэл зөмбөлгийн тархич гэж нэрлэдэг 70 ертөнцийн одоо юу гэдэг
мэдээллийг агуулсан тархич гэж нэрлэдэг. Сэтгэл хөдлөлийн тархич гэж нэрлэдэг энэ цагт. За ямар ч байсан тэр бид нар би бас нэг хичээлээр ярьжсэн те бидний тархи бол тэр чигээр ертөнц юм аа гэдэг. Тэнгэрийн оршихуйтай холбогдох боломжтой бөгөөд чадвартай. Тийм эрхтэн бол бидний тархи гэж ярьжсэн. За тэгэхээр энэ бүх сүнсүүд өөр өөрийн тархитай. Өөр өөрийн тархины орон зайдтай очиж холбогдож энэ махан биеийг удирдан залж жолоодж байна. Жишээлбэл 5 мэдрэхүйн тархины орон зай Тэнгэрийн нэгдүгээр сүнс холбогдоо гэж. 5 мэдрэхүйн тархины орон зай бол илүү нэг дагц тархи. Буюу дотор талд нь энэ бас лимбийн систем буюу лимбийн тархи хамаатай байдаг. За тэгээ ясан сүнсний тархи гэхлээр ясан сүнс бас өөр ингэсэн тархитай буюу өөр ингэсэн одоо тархины одоо үйл хөдлөлийг тархины үйлдэлийг хийдэг, хариуцдаг тийм сүнсний биетэй сүнсний тархитай. Тэгээд сүнс болон өөр ингэсэн сэтгэлтэй бас. За тэгээ яг жишээ авъя л да. Ясан сүнс гэхлээр илүү бага тархитайгаа холбогдож байдаг. Жишээлбэл түрүүн хэлсэн Тэнгэрийн 2 дугаар сүнс гэхлээр урт дотор тархины орон зайд холбоосоо хүлж оршдог. Гэх мэтлээ тэгжээж нөө тодорхой нөө эрхтгүүдэд хариуцж энэ тархинууд үйл хөдлөлийг хийлгэж байдаг. Их тархи гэхлээр илүү махан сүнстэй холбогдож оршдог. Гэх мэтлээ явнаа. За тэгээд цаашаа ярив те. 5 сүнс маань 5 махбодын оршихуйтай холбогддог, 2 сүнс маань Тэнгэрийн орон зайтай холбогддог. Тэгэхээр бид нар яаж Тэнгэр заяатай эсвэл Тэнгэрийн тамгатай эсвэл одоо Тэнгэртэй мөнхөд холбогдсон оршдог Монгол хүн гэж хэлэгдэж байгаа шүү нэг талаасаа. За тэгээд энэ сүнсгэл би яаж одоо шуугаас мэдээлэл авдгийг 5 твээсээ яаж мэдээлэл авдгийг эсвэл яаж бидний одоо сүнсгэл бидний одоо энэ махан бие гэж хэлсэн ч яах вэ бодож байгаа энэ эсвэл хэлж байгаа үг үйлдэл бүхэн яаж одоо бусад оршихуйд нөлөөлөд идэв. Тэдэртээ яаж эрчмийнхаа сүлдээнийг явуулдаг юм бэ гэдэг бас цус таниулах зорилгоор энэ өнөөдрийн слайд гэдэг юм хичээл бэлтгэгдсэн байна. За шороо махбод гэрэл та. Тэгэхээр шороо махбод нь гэж өрнөний цагт юу гэлдэг? Хөрш шороо гэж юу гэлдэг? Тэгээ хөрс нь бус агаар чулуу эрдэс баялаг хөрсний орчинд амьдрах чадвартай амьд бис тэдгээрийн ялзарч буй бие организмд гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг цогцыг агуулдаг. Хөрс нь. Тэгэхээр тэр хөрсөн дотор амьд биетүүд хүртэл байж байгаа юм шүү дээ. Ус байна, агаар байна, тэр бол ойлгомжтой тий. Эрдэс баялгууд байдаг. Тэгээ хөрсний шимт хөрсөн одоо хөрсний дээдлийн шимт хөрсийг хэлээд байгаа. Дээдлээ. Хуран органик материал бод ургамлын шинжлэлийн чухал их үүсвэр болдог. Дулаан нь мөн хөрсний усыг хадгалж өвчний эмгэг төрүүлэгчдийг дарангуйлдаг. Бордоо бол язмгийн нэг их үүсвэр навч хог үгсэн ургамал амьтны гаралтай хог аядлыг байгалийн задралын үйл явц юм аа гэдэг бордог агуулдаг. За гэх мэтлэн тэгээд тэгсэн чинь сүүлийн одоо хэдэн жилийн судалгаагаар манай өвгдөөцүүд бол аль хэдийн мэддэг байсан. Гэтэл одоо шинэ тухайн одоо хөгжиж явж байгаа ш. Тэгэхээр хэдэн аналитик аргуудыг одоо янз бүрийн аргачлалуудыг ашиглаж аваад хөрсний дэлхийн далай болон биологийн олон янзын хамгийн том усан сангуудын нэг бөгөөд бүх амьд организм баг 3/1-ийг агуулдаг юм байна гэж үзсэн. Хөрсийг тэгж үзсэн баггүй хөрсийг судалжаад эн чинь хэмжээний усан сан агуулдаг юм байна. Тэгээ маш олон амьд организмыг буюу баг дэлхийн бүх амьд организмын 3/1-ийг нь хөрс гэдэг зүйл агуулдаг юм байна гэдэг дөнгөж одоо юу гэдэг судалгаагаар гарч ирсэн. Тэгэхээр Монгол өвдөж бүх юм амьттай хөрс шорооноо чулуучнд хүртэл амьттай.
Тэгэд тэр амьтдыг одоо хөнөөхгүй тулаа гэдэг амьтны одоо юу гэдгийг амьд таслахгүй тулаа гутлынхаа өглөө хүртэл яаж хийдэг өмсдөг байсан бэлээ тий. Шүгүр өсгөдөг гутал өмсөөл ингээд хөрсийг хатгаалд орноогоо олон бичил амьтдыг хэрэгтэй тий хөрсөнд хэрэгтэй хөрсний тэр олон микро элементүүдийг одоо гэмтээхгүй мөхөөхгүй хөрсний одоо тэр гадна талын тэр битүү гэдэг юм уу дархан байдлыг алдуулахгүй гэсэн. Хөрсний одоо тэр юу дархлааг одоо хөндөхгүй байдлаар хүртэл хоцолдог байсан. Тэгэхдээ одоо бид нар хэмжээгээр ялангуяа хүүхнүүд бид бол өсгөдөг гутламсаал одоо хөрсний шин тэжээл гэдэг юм уу тэр одоо охийг агуулж байгаа, шивийг агуулж байгаа тэр микро амьтдыг хөрсийг ялзамгжуулж байгаа. Тэгээд тэр хөрсний тэр шимээр гэдэг юм уу ялзамгийн одоо бордооны үр дүнд бий болсон тэр нь буцаад хөрснөөс өв сургуулийнхаа өмцөг тэтгэж байгаа тийм. Эсвэл одоо чигийг нь хатгалж байгаа. Эсвэл одоо юу гэдэг нь тэнд байгаа дулааныг хатгалаад яаж юм. Юм бактериудыг нь устгах чийдэг. Тим нарийн зөвлөгдлийг бид нар алтуулж байгаа байхгүй. Тэгээд хөрсний нэг жижиг халбах, хөрсөнд жижиг халбах хөрсөн дотор хэдэн тэр бүм бичил бид агуулгаддаг. Бөгөөд хамгийн бага тооцоо 5,000 төрлийн амьтад вирус, микроб, мөөгөн, хачиг, шавь, чигийн улаан орхоо, морин шоргол зэрэг амьтад байдгийн байна. Төрөл зүйл байдгийн байна гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас л шинэ тухайн маань хэв төвшөнд хөгжөөд байна гэдэг бас бодгол асуудал тий. Тэр өвдгийн одоо өв соёлыг гэдэг нь өвдгийн эрдэм ухааныг орхигдуулж гээгдүүлж бид өрөөсөө болохгүй. Бацрагцсан бүдүүлэг гэж хэлж өрөөсөө бас болохгүй. Бидний өвд эзэн таньж үзсэн зүйлийг шинэ тухайн таньдуудын аргаан тухайн таних гал чадан эдэн өргөжлөж шээ. За тэгээ хөрс нөгөө нэг одоо ийм дөрвөн төрөл юм байдаг. Тэгээ дөрвөн төрлийнхаа шин чанараас хамаараад нөгөө дотор нь агуулгадах шимт хөрсүүд гэдэг нь эсвэл ялцангууд, бордоонууд, эсвэл одоо микро элементүүд тэр шавж торхооны агууламжууд бол өөрөөр янз янз байдаг. Тэгээ хөрсийг бол хамгийн ангилчдаг л та. Энэ болохоор ургамал амьтны өвдөгдөл ялцсан бүхий органикгүй. Энэ болохоор ялцмаг эрдэс хоёрын холцтой хөрс. Тэгээ энэ болохоор эрдэсийн давхраг. Тэгээ нэг чулуулаг ингээд доошоо уул чулуулаг гэж. Яг ингээд энэ бүгдээс өөрийн гэсэн эрчмүүд ялгарч байгаа. Бүгдээс. Энэ бүх эрчмүүдтэй дэс ялгарч байгаа эрчмүүдийг бидний махан бие хэрэгжилж байгаа. Одоо жишээлбэл бидний шорон хотоор тэтгэгдэн оршдог. Идэрхтнүүд дэлүү жишээлбэл тий. Болон босод одоо дүнгэц. Гэхдээ бас тийм бүдүүн тамир барагцаалж бас болохгүй. Эс дотор хүртэл 5 хотын эргэтэнцрүүд бүгд байгаа. Тэгэхээр эс дотор хүртэл эдрийн эрчмүүд төвшөндөө хэрэгтэй байх юм шүү дээ. Эргэтэнцэр дээр. Тэр эрчмүүдийг бид нар яадаг зүгээр амьсгалаар авдаг гэвэл худлаа. Зүгээр арсныхаа завсраар гэдэг юм одоо ингэ те авдаг бол бас худлаа. Бидний одоо нөхөр дээр дэмцэн бидний гадуур оршдог сүнс байна. Тэр сүнсний эрчмүүд бидний нөхөрдүүдээр дамнаад бидний эсэд дотор эдэл бөөмсийн дотор тэр эсийн митохондрт очиж нөөцлөгдөж тэндээсээ хэрэглэгддэг. Тийм байгаа. За жишээл аваа. За модон махбод. Шороо махбод ирсэн тий. Шороо махбод ирсэн. За шороо махбод яхад саяхан тэр нэг юу ярьлаа штэ. Энэ одоо нэг эрдэсийн давхраг, их чулуулгын давхраг, чулуулаг эдгээр дотор ч нөгөө өнөөхөл олон эрдэнийн чулуунууд эрдэсүүд агуулгадж байгаа. Тэгээд тэр чулуунуудын чинь дотор нь магмын чулуулга, тунмал чулуулга, хоримл чулуулга гэдэг нэг үнцэн хуваацсан байгаа л да. За тэр яаж хуваагдах нь тэр чухал биш. Тэрний дараа нь дэлхийн чулуун мандал оршдог тийм. Тэгэхээр энэ дотор чи өнөөх олон төмрүүд, өнөөх олон одоо
хөдрийн биетүүд, өнөө олон эрдэсүүд металл болон металл бус тийм элементүүд бүгд оршиж байгаа. Гэтэл яаж эдрээс одоо тэр чулуун дотор байгаа эрчим яаж миний махан бид миний сүнсээр дамжиж орж ирээд байгаа юм бэ гэдэг хэрвээ гайхаж байгаа бол гар дээр нь бариагүй байхад бидээ наагаагүй байх гэж гайхаж байгаа бол тэр тийм биш. Энэ чулуулгууд чинь бүгдээрээ тодорхой одоо юу гэдгийг нарны гэрлийн тусгал дор, сарны гэрлийн тусгал дор, оддын тусгал дор нөгөө юу яаж идэг? Квант физикийн үзэгдлүүд явагдаж байна. Бөмбөсийн залралууданд явагдаж байна. Электроны одоо юу гэдэг нүүдлүүд гэдэг юм шилжилтүүд явагдаж байна. Кваркууд гэж яригдана тийм. За тэгэхээр нүүн төвний тэр хичээл дээр би анх ярьжсэн ус төрөгч ингэж хийн хоолоогоор явуулаад тэн дээр нь цэнгийн урсгал гүйлгээ тэгээд ингээд болор давхрыг дамжуулахад яаж одоо задраад гэрэл цацруулж ирсэн бэ? Тэгэхээр өнөөх энэ хөрсрон дотор байгаа чулуун мандалд байгаа энэ олон чулуулгууд эрзүүд яг адилхан бас ингээд задраад бас ингээд эрчим буюу долгион гэрлүүдийг үүсгэж идэг. Цацраг туяатуудыг үүсгэж идэг. Кваркийнхаа түвшинд тэрнээс нарийн бүр задралын түвшинд бүр одоо эрчмийн ширхэглэг тоосмолж авах түвшинд. Тэгээ энэ одоо жишээлбэл энэ өнгөнүүд нь одоо нэг ялгаруулдаг эрчим юу байхгүй юу? Одоо цацрагууд нь байхгүй, туяанууд нь байхгүй. Тэгээ энэ туяа болгон ч өөрөө тодорхой хэмжээний мэдээллүүдээ тэгж явж байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа энэ туяа болгон за энэ ногоон өнгийн энэ туяа одоо энэ хэд долгионоор яхан одоо 520 долгионы уртны одоо тийм байлаа гэж бодъё те. Эсвэл 520 нанометр долгионы урттай бай гэж бодъё л да. Эсвэл давтамж нь. Тэгэх юм бол яг ижил долгионы урттай, ижил давтамжтай тэр одоо юу гэдэг эрчимтэйгээр очиж сүлэлдэнэ. Нэг талаасаа нөгөө талаасаа эсрэг одоо тийм юм дээр очиж одоо юу гэдэг задралд орно, сарнилд орно гэдэг ойлголт явагдана. Хугаралт одоо ойлголт, гэрлийн ойлголт, гэрлийн хувилт гэдэг шиг цацрагийн галбатын одоо нэг бол нэвчлэлт явагдана, нэг бол нийлэгжил явагдана, нэг бол одоо задрал сарнил явагдана. За нийлэгжил явагдаад мэдээлэл солилцоод эсвэл нийлэгжээд эрчимдээ одоо эрчмээ өглөө. Тэгэх юм бол нөгөө сүнсний бидний сүнс чинь бас энэ 7 төрлийн сүнс 5 махбодын махбодтой холбогдсон энэ дэлхийн бүхэл одоо химийн бүхэл элементүүдтэй эсвэл энэ дэлхий дээр орж байгаа бүхэл одоо химийн одоо нэгдлүүдтэй эрчмээ солилцох болцоотойгоор бидний сүнс тийм бүтээгдсэн. Тийм учраас 7-гийн 7 сүнс бид нарт байна. 5 махбодоосоо тэтгэдэг их дэлхийн бүхэл одоо эрчмийн орон зайнаас тэтгэдэг 5 сүнс, тэгээд тэнгэрийн орон зайд тэтгэдэг 2 сүнс. Торгон эрчмийн орон. Тэгэхээр энэ одоо гэрлийн кваркын түвшиндөө, квант физикийн түвшиндөө бүгд мэдээллийн солилцож нэгэндээ эрчмүүдээ сүлэлж эрчмээ тэтгэж эрчмээрээ одоо юу гэдэг нөлөөлж нэгэндээ оршдог гэсэн утгатай. Тэгээд юу элемент бүхэн одоо өөрөлдвөл түмэн бодис бүхэн өөртөө эрчмийг шингээдэг, буцаад эрчмийг ялгаруулж идэг. Энэ абсурд энэ өөртөө эрчмийг шингээж байгаа хэсэг нь байна, ялгаруулж байгаа хэсэг нь байна тоотлыг. Эмишн. Яг тэрнтэй адилхан бидний сүнсэн бие яаж вэ? Тодорхой эрчмүүдийг авдаг, буцаагаад хэрэглээд махан бидээ өгөө тэндээсээ хэрэглээд бидний бодолд эсвэл бидний үг үйлдэлээр дамжуулаад ингээ эрчмийг ховрогч авдаг. Бид нар ийм сайхан эрчмүүдийг одоо ингээд авчаад шингээж авчаад тэрийг одоо муу мухай бодлын муу мухай үдийн надлын хорслын гэдэг юм. Тийм одоо бодлын эсвэл хөг авианы үйлдэлийн эрчим болгоод гаргах юм бол бидраас гарч байгаа тэр эрчим нөгөө муу мухай эрчмийн орон зайг саармаг эрчмийн орон зай, хармон эрчмийн орон зайг баяжуулж дэвжүүлж оршиж байгаа гэсэн утгатай. За тэгэхээр бидний ясан сүнс холбогддог хөрш ороо буюу чулуун мандал. Ингэж эрчмээ солилцдог гэдгийг л би харуулах гэдэг. Ингэж эрчмийнхаа
5 махбодынхан, их дэлхийнхаа, байгаль ээжийнхэн эрчмийн сүлэлдээн дор үргэлж ингэж оршдог. Тэгээд сайхан эрчим гарвал байгаль ээжидээ бид нар сайхан эрчмийг бэлгэлж яадаг. Таархан эрчим бидрээс гарах юм бол байгаль ээжигээ хорлж яадаг. Байгаль ээжидээр оршиж байгаа өвс ургамал одоо энэ чулууны бүтцэд хүртэл нөлөөлөх боломжтой байх нь, дээрээс нь амьтад нь хүртэл нөлөөлөх боломжтой. Дээрээс нь агаараар дамжаад гэм хормостоор дамжаад энэ кваркийнхаа төвшөнд гэдэг нь эрчмийн хөнгөн эрчмийнхаа төвшөнд, торгон эрчмийнхаа төвшөнд мэдээлүүд чинь цаашаа ижил эрчмийн орон зайтайгаа холбогдоод сүлэлдээд чамд руу одох боломжтой. За махан мод. За чулуун хандлагатай ингээ холбогдчих тийм байжээ гэж бодъё тийм үү. Тэгвэл ялгаагүй модон махтай адилхан холбогдож байгаа. Яагаад гэхээр өнөөх өвс ургамал дотор чинь нөгөөх л нүүрс төгч, хүчил төгч, азот, фосфор байхын зэрэгцээ одоо гэрлийн фотосинтезийн ургуулын үр дүнд хлорофилл, эслэгүүд бас явуулждаг. Тэдний үүсгэж идэг. Тэгээд ерөнхийдөө ургамлын за яг хөө өвөлзөн хавар намраас хамаарал багцрын үр байх боломжтой ч мөн их дэлхийн газар зүйн байршлал замаар үр байх боломжтой ч ерөнхийдөө ургамлын 80 орчим хүн ус байдаг. Энэ дээр бичээстэй байна те 80 орчим хаав 100 кг одоо шинэ өвсийг те ахлаар 17 кг хуурай материал 83 кг ус ялгардаг гэдэг. Тэгээ энэ ингээд задраад цаашаа. Усны дотор нь одоо ийм сахар байна, тос байна, уург байна, эрдэс бодисууд байна. Тэр ширхэглэг гэдэг юм уу тэр минсууд дээр судлууд дээр нь одоо юм ширмэсүүд гэдэг юм уу да байдаг гэдэг. Бичээстэй байгаа шүү зэ. Тэгэхээр дахиад энэ тэгээд тэр өвсний ургамлын чинь эрдэс бодис дотор нөх кальци, фосфор, магний, натрий, хөхөр, селен, йод, зис, манган, цайр, кобальт ингээд нөгөө химийн элементүүд чинь байж байна. Тэр энэ химийн элементүүд бүгдээрээ тодорхой одоо юу гэдгийг цахилгаан соронзон орны үйлчлэл дор, болор туяаны үйлчлэл дор бүгдээрээ гэрлийн тэр юуны гэрлийн биш нөгөө кваркын төвшөнд, цацрагийн төвшөнд, туяадын төвшөнд задраа явчихдаг. Тэгэхээр энэ одоо задрал эрчмийнхаа төвшнөр гэдэг юм уу те бидний модон махбод буюу махан сүмстэй холбогдож идэг. Буцаад бидний махан сүмс модон махбод руу их дэлхийн модон махбод руу буюу өвс ургамал руу бас эрчмийн сүлтэйгээ явуулаад нэг нэгээ харилцан тэтгэж оршдог. Тэгээд бидний махбод дотор маш олон модон махбодтой эрхтэн байгаа. Хамгийн том ярих юм бол илэг ярьчин тийм. Гэтэл нөө эс доторч нь ч гэсэн бас модон махбодтой илэгний үүргийг гүйцэтгэж идэг эрхтэнцрүүд байгаа. Лиза самри босама гэх мэтлэн маш олон эрхтэнцрүүд байх боломжтой байгаа. Тэгэхээр нэг талаасаа бид нар үнэхээр байгалийн бүтээгдэхүүн гэж хэлдэг нь бас нэг ийм учиртай. Сүнслэгийнхаа төвшөнд, эрчмийнхаа төвшөнд ч тэр бодисынхаа төвшөнд ч тэр ийм нарийн харилцан шүтэлцээтэй. Тэгэхээр очиод би ингээд өвсийг тэнд тастаагүй ч гэсэн надаас гарч байгаа би тэр өвсний эрчмээр миний модон махбод буюу миний одоо идэрхтэнгүүд хоолож хүнсэлж байгаа буцаад би тэр өвс ургамлаас авсан эрчмээ тэр өвс ургамал хэрэгтэй чигээр нь буцааж өгнө ядруулж өгвөл бас хэрэг одоо юу гэдэг тустай байх гэдэг. Гэтэл бид нар тэр өвс ургамлаас гарсан тэр сайхан эрчмийг хэрэглээд одоо өөртөө авчаад модон махбодоо тэтгэж ажиллуулчаад гаргахдаа хармуу эрчим болгоод нөгөө бидний бодлоос гэдэг юм үг үйлдэлээс гарч байгаа хармуу эрчимүүд нь очоод нөгөө сөрөг өвс ургамлаа ургуулахгүй хордуулаад байвал одоо юм нэлтэй асуудалтай. Угаасаа тийм зүйл өнөөдөр болоод байгаа учраас одоо нэг өвс ургамлууд өнгөд алгалсан цэцгүүд авартцсан те сүлийн үед. За тэгээ энэ магний биднэрт маш хэрэгтэй байдаг. Зүр ялангуяа зүрхний үлдээс хэрэгтэй байдаг магний гэдэг. Витамин гэж хэлдэг амин бол одоо химийн элемент эрдэс бодисын одоо спектрийн задралын спектр кобальтын юм. Гэх мэтлээ ингээд
энэ цэнхрүү гаргадаг, ногоон гаргадаг, энэ бүдэг ногоон, энэ улбар шаран гэдэг. Гэхмэчлэн ингээд эрчим эрчимийнхээ орон зайтай сүлэлдээд мэдээлэлээ дамжуулаад нэг нь нэгнийгаа тэтгээд дэмнээд шүтэн барилгад оршдог. За энэ дээр дахиад яриа. За цусан сүнс гэхэлэр мэдээж усан махбодтой холбогдно гэдэг нь устөрөгч болоод бус элементүүд орно. Тэгэхээр би устөрөгчийн талаар түрэн дээр ярьсан. Устөрөгч бол сансар орчлонгийн манай сүнзэм галактикийн, манай дэлхийн одоо хамгийн элбэг элемент. Дараагийнх нь гели, тэгээ дараагийнх нь одоо юу? Хүчилтөрөгч. Манай агаар мандал дотор байдаг элементүүдийн бас хамгийн түгээмэл байдаг устөрөгч. Тэгэхээр бидний цусан сүнс одоо усан махбодтой холбогдож оршиж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас цусан сүнсэн дотор устөрөгчүүд хэмжээгээр агуулгадж байгаа. Тэгэхээр устөрөгчийн орон зайтай бидний одоо мэдээллүүд одоо цусан сүнсээр дамжуулаад бидний сэтгэл биеийн одоо үйл хөдлөлүүд маш төлхөө холбогдсон байна. Тэгэхээр цусан сүнсний тархин дотор гэдэг нь бидний тархин дотор бодож байгаа бодлууд одоо юу гэдэг нэг нэгнийгээ баяжуулж гэдэг нь мэдээлэлээ дамжуулж оршдог. Тархинууд хоорондоо мэдээлэлээ дамжуулж оршдог. Тэгэхээр цусан сүнс одоо за цусан сүнс гэх хавьд л тархинд бодогдож байгаа усан мах одоо тархины тэр усан ховдол дотор бодогдож байгаа тэр бодлууд шууд устөрөгчөөрөө дамжаад усан махуудаараа дамжаад сансрын будам болоо шууд гарах боломжтой байгаа байхгүй. Тэгээд нэг юм хэлээ. Усан махбод гэдэг чинь тэгэл хаа сайгуул байж та ус. Бүр дэлхийн гүнд ч одоо олон усан сангууд байна. Усны одоо гүний уснууд байна. Хөрсний уснууд байна. Усан одоо юм үенүүд маш олноороо байна. Тэгж ярих юм бол магма буюу лавын давхар дотор ч хэмжээний устай байдаг. Би илрүүлж гисэн. Яагаад тийм хөөсөнцрүүд юм одоо юу үсээд идэг юм бэ гэдгээс судлаад одоо нэг галтуулын чулуулах дотор үсцэн хөндийнүүд тэн дотор одоо ус байдаг гэдэг ус байдаг байж одоо болзошгүй ус байгаа гэдэг бол бас одоо гаргаж ирчээд байгаа шүү дээ. Хөдөлж байгаа. Тэгэхээр бидний одоо юу гэдэг бодлууд усан махбодоор дамжаад дэлхийн цөм рүү орчлонгийн чанд руу хүрэх маш өндөр боломжтой болоод магадaltaй бас эндээс шинжиж болно. Өвгөд худлаа яриаггүй гэдэг эндээс харж болно. За ясан сүнс шороо махбодтой төлхөө холбогддог буюу тэр тусмаа алт болоод бусад одоо металлуудтай төлхөө холбогддог. Гэтэл яадаг вэ? Усаа татдаг тий алт бол маш сайн дамжуулагч. Цахилгаан соронзон эрчмийг маш сайн дамжуулагч. Хорыг маш сайн задлагч. Тодорхой хэмжээний цацрагийн одоо хорыг бас саарамжуулагч. Тийм одоо шин чанартай элемент байна. Тийм. Тэгтэл бид нар яаж юм дэлхий дээр байгаа ялтуудаас үтгээл алтан одоо орнуудаа үгүй хийгээл байна. Тэгэхээр бидний ясан сүнс энэ одоо их дэлхий маань алтны одоо эрчмээр хангалттай тэтгэгдэх нь багасч л байгаа. Хэврэгчл байгаа. Сүүлийн үед одоо хүмүүсийн яс хэврэг болсон гэж ярьдаг. Бас энийг бол үгүйсгэж болзошгүй. Яагтвэл ясан сүнс өөрөө ясан махбодтой холбогдож байгаа. Ясан махбодыг тэтгэж оршиж байгаа. Бидний заавал яс гэхгүй эсийн доторх ясан дээр ч гэсэн холбоосоо үсгэн оршиж байгаа. Бидний эргэтэн бүхэн ясан махбодтой толгуур эргэтнүүдтэй. За махан сүнс түүн ярьсан үг сургамлгээ те. За амин сүнс галан махбодтой төлхөө холбогддог. За амин сүнсээ дараагийн слайдн дээр байгаа учраас цөмийн эрчим төр өргөч. За үлийн сүнс хийм махбодтой төлхөө холбогддог гэж ярьж байгаа тийм үү? Гэтэл яг ямар хийм махбодтой гэхээр хүчил төрөгч цэзэ гэдэг тийм элемент байгаа. Тасраг гэдэг. Болон бусад. Тэгэхээр цэзэ маань хаана? Энэ чинь Франц, энэ цэзэ байна. Энэ Франц.
Франц. Тэгэхээр хүчил төрөгч гэдэг маань өөрөө бас манай сансрын удам орон зайд 3 дахь түгээмэл элемент буюу хий. Дээрэс нь агаар мандал дотор байдаг хамгийн түгээмэл хий. Тэгэхээр бидний үүлийн сүнс буюу өнжин тархины орон зай байрлах үүлийн сүнс бидний бодол оюун маш гүнзгий холбоотой. Тэгэхээр үүлийн сүнсээр мань дамжуулаад бидний юу санаж юу бодож байгааг тэр одоо хол бүх тэнгэр сууж байгаа үгд маань мэдэх боломж маш өндөр байгаа гэдэг нь харагдаж байна. Одоо энэ ЦЦ гэдэг элементийг ашиглаад тархины ракыг эмчлэх тийм туршилтууд хэрэгжилж байгаа. Тархины рак эмчлэхэд ашигладаг болсон. Тэр энэ ЦЦ гэдэг элемент хэдийгээр одоо тодорхой хэмжээний цацраг идэвхт элемент хамгийн одоо сүйрдчилүүн нэгдсэн элемент гэж яддаг ч гэсэн энэ элемент маш хүчтэй одоо юу гэдэг цацраг идэвхт бодис учраас цацрагийн одоо төвшөнд мэдээллийг хаашаа бол хаашаа дамжуулах боломжтой байх нь шүү. Ялангуяа цацраг идэвхт оршихуйд руу энэ оддын орон зай руу нарны орон зай руу одоо хаашаа бол хаашаа тий. За тэнгэрийн нэрдгээр сүнс соргон эрчимтэй илүү холбоотой байдаг. Тэр энэ торгон эрчим дотор металлууд нэгдүгээр хамрагдаж байгаа, хоёрдугаар бас Франц гэдэг элементийг төлөөлөл болгож авч үзүүлж байгаа. Бас л радио цацраг идэвхт бодис элемент гэж хэлэгддэг. Бодис гэж хэлэгддэг. Тэгэхээр бол одоо бас л дамжаад явчих нь шүү. За тэнгэрийн 2 дугаар сүнс гэлбат эрчимтэй илүү холбоодог юу? Ялангуяа цацрагуудтай холбоодог. Тэр нэг гол төлөөлөл нь нүүрс төрөгч буюу очир алмаас чулуу. Очир алмаас чулуу чи өөрөө нүүрс төрөгчийн баг одоо цэвэр тун шүү дээ. 99.95% дан нүүрс төрөгч байдаг. Хатуу төлөвтэй байх нүүрс төрөгч. Тэгээ энэ очир алмаас нь энэ лити байна. Тэгэхээр нүүрс төрөгч лити. Гэтэл нүүрс төрөгч маань өөрөө сансрын удам орон зайд байх бас түгээмэл элементүүдийн агаар мандалд байх бас хэмжээгээр байдаг. Тэгэхээр бидний тэнгэрийн 2 дугаар сүнсээр дамжуулаад гэдэг юм уу те тэнгэрийн сүнсүүд бидний мэдээллийг бол яаж авах вэ? Нэг талаасаа нөгөө талаасаа энэ олон одоо очир алмаасуудыг сүтгэлэн бидний тэнгэрийн холбоосуудыг тэнгэрийн одоо үүдээстэйгээ холбогддог тэнгэрт байгаа сүнсүүдтэйгээ дээд бие гэж нэрлэдэг гадных тэрнтэйгээ холбогддог холбоос руу халдж байгаа хэрэг. Холбоосын эрчим сулрахад нөлөөлж л байгаа. Тэгвэл энэ олон үнэт металлуудыг авч хэрэглээл байна. Энэ холбоосууд нэг талаасаа суларч байгаа нөгөө талаасаа бидний сүнсүүд 5 тэрээр шуугасаа тэнгэрээр шуугасаа өөрийнхөө эрчмийн бас авч цэнэглэгдэж орж идэг. Амиад итгэж орж идэг. Сүнс болгон өөрийн гэсэн амьтай. За тэгэхээр нэг иймэрхүү. Тэгэхээр бид нар ялч сүнсний төвшөнд мэдээллийг орон зайтай шууд холбогддог. Тэгэхээр бидний бодол, бидний хөв аваа эрчим ялгаруулж байгаа бүхэн маань эрчмийн орон зайтайгаар маш нэгт холбоотойгоор байж чадах нь. Бид нар ямар нэгэн мэдээлэл аль нэг эсийн төвшөнд нуугаад татгалцсан байсан ч тэр маань чамд руу гэдэг юм уу бас орон зай руу бас хүрэх боломжтой болчихж байгаа. Тийм л байгаа юм да. Тэгэхээр нэг талаасаа бид ихтлхийтэйгээ амин ихтэй байгаль ээжтэйгээ амин ихтэй нөгөө талаасаа бид тэдний бүтээл мөн бас тэднийгээ тэтгэдэг гэсэн тийм эрчмийн зөв тогтолтой байгаа шүү дээ. За амин сүнсний тухай ярьчих тий. Тэгэхээр амин сүнс гэхээр бидний амин оршихуй буюу энэ уушиг зүрх тархины холбоос мөрөлжин орон зайдаар оршдог гэж үздэг. Амин хүрдэн дээр оршиж байгаа амин. За тэгэхээр амин сүнс маань цөмийн эрчимтэй илүү холбоотой. Цөмийн эрчимтэй. Тэгэхээр цөмийн эрчим гэж яг юу хэлээд байгаа? Тэгэхээр за энд харуулъя л да.
Одоо энэ бидний зүрх байна тийм үү? Зүрх. Бидний зүрх чинь бидний амин гол эрхтэн тий. Тэгэхээр бидний зүрх цөмийн эрчмээр амьсгалдаг гэдэг юм уу? Цөмийн эрчимтэй төгтгөө холбогдсон оршдог. Цөмийн эрчмээр тэтгэдэн байдаг. Амин сүнс маань шүү. Амин сүнс маань зүрхний орон зайтай холбогдсон зүрхээ тэтгэн. Тэгээд дээрэс нь амин сүнсэнд маань хэрэгтэй эрчим дэлхийн цөмөөс энэ орчлон ертөнцийн цөм буюу нарнаас энэ дэлхийн цөмөөс гарч ирж байгаа энэ цөмийн энергиэс эрчмээс тэтгэгддэг. Манай дэлхийн одоо төвд хатуу цөм, шингэн цөм гэж байдаг. Тэгэхээр энд амин уршиг буюу энд цөмийн эрчмүүд ялгарч байдаг. Цөмийн одоо маш хүчтэй гинжин ургууд энд явагддаг. Цөмийн одоо сул хүчтэй цөмийн эрчмийн орон зай энд бий болж байдаг. Тэгэхээр эндээс ялгарч байгаа эрчмээр бидний сүнс одоо амин сүнс тэтгэгдэн оршдог. Бидний амин сүнснээс гарч байгаа эрчим буцаад энэ дэлхийн цөмийн түр шулж очдог. Одоргсын орон зай руугаа нарлуугаан хурж очдог. Нарны аймаг руугаа. Тэгээд дэлхийн цөм рүү очдог холбоост орших нь одоо энэ галтуулын тогоод өшөө бусад холбоост оршихуд байгаа л да. Жишээлбэл бидний мэд сайн таньж мэддгээр галтуулын тогоод буюу галтуулын тоогоодын сүүд байх нь. Ингэж бид нар нар сар огторгуйтайгаа, нар сартайгаа, дэлхийн цөмтэйгаа, дэлхийтэйгаа ам нэгтэй, амин хүн холбоотой амьдарч оршиж байдаг. Тэгээд төлөв хэлээ л да тий. Жишээлбэл юу вэ? Цөмийн эрчим дотор олон хэд хэдэн төрлийн эрчмүүд байдаг дотор тэрний слайд байх та энэ. Энэ маань одоо нэг галтуулын магма лав байна те. Тэгэхээр лав дотор юм хүчил төрөгч цайр, захиур, хөнгөн цаан, төмөр, кальц, натрий, магний болон бусад элементүүд ингээд тодорхой хуваар ингээд агуулгдчихэдэг. Тэгэхээр энэ тодорхой хуваар агуулгдчихэдэг энэ цөмийн олон элементүүд буюу цөмийн эрчмийг ялгаруулж идэг цөмийн эрчмийн тэтгэж идэг төрш нь болж идэг энэ олон элементүүд бидний одоо амин сүнсний бас одоо бүрдэл хэсэг болж оршдог. Ялангуяа кальци, магний хоёр бол зайлшгүй. Кальци, магний хоёр бол зайлшгүй тэр зүрхний амин сүнсийг одоо лугшуулж идэг, амьсгалуулж идэг, зүрхийг одоо тэтгэж идэг. Бидний нүдэнд галан махбодыг сүнс эсийн галагч тэр, эргэтний галагч тэр. Энэ биеийн галагч цөмийн эрчмээр тэтгэж идэг. Тийм хоёр элемент байгаа. Яг л сонирхолтой хэлээ л да. Кальцигаар уран, хром, цезий, рубид зэрэг элементүүдийг нөгөө изотопоос хангижруулахад хэрэглэдэг. Кальци. Тийм одоо хэрэгтэй нэг талаас нөгөө талаас гангаас хүчил төрөх зэрэг зайлуулах хэрэглэдэг гэхээр кальци тийм одоо өндөр цөмийн одоо тийм өндөр килокалори илчлэг гаргадаг гэсэн утгатай. За магниг болохоор цөмийн реакторт хэрэглэдэг. Цөмийн одоо станц, цөмийн одоо генераторт хэрэглэдэг байх гэдэг шүү дээ. Тэгэхээр магний өөрөө нэг талаасаа цөмийн түвш болоод дэлхийн цөмд агуулгадчихэдэг, нөгөө талаасаа бидний махан бид кальци, магний зөндөө агуулгадчихэдэг. Эдгээр маань эцсийн дүндээ бидний амин сүнстэйг бидний галан махбодтой холбогдож тэдний галан махбодыг галаар тэтгэж, гал төлөвтэй байлгаж, эрчимтэй байлгаж, эрч хүчтэй байлгах гэдэг дэм тусаан зүйлж байдаг. Тэгээ магний дутуу зүрхний шиг алдагддаг, шигдээс болдог, толгой өвддөг, ясны сэрждэг, утган хатдаг гэх мэт маш олон сөрөг урагд хүний бид үзэгддэг. Кальци бас дутагдах юм бол зүрхний хэмнэл алддаг, цус өтгөрдөг, даралт тогтворгүй болдог, нойр бүдэл зэрэг хөвшлэн ингээ бас сөрөг урагд авдаг. Тэгэхээр бидний галан махбод хүчтэй байж бид гал дүлтэй байж гэдэг юм сөрөг эрчмээс, хортой эрчмээс энэ биеийг хамгаалж нүдний хороос гэдэг хүний хил амнаас гэдэг юм. Эсвэл одоо ямар нэгэн орон зай орчны сөрөг мэдээлэлтэй сөрөг одоо эрчмийн орон зайнаас эрүүл урвал болсон гэдэг юм уу? Ямар нэгэн хатлаг дайрлага болсон тийм одоо
орон зайнаас биднийг галан ах модон ялангуяа цөмийн эрчим буйн кальци, магний агуулсан цөмийн эрчмүүд амин сүнсний эрчмүүд хамгаалж байна. Тэгээд ялгаагүй бас л адилхан ингээл гэрэл болоод задардаг. Цацраг болоод задардаг гэсэн үг. Энэ за би танд слайд гүйлгээд үзүүлээд. Слайдгүй баах ярьсан байна. Слайдуудаа гүйлгээ харуулдаг. Энэ нэг хамгийн их долоон сүнсний тухай ярихад лимбийн тарих гэдэг нэг зүүн бэлгийн тарих, сэтгэл хөдлөлийн тарих, сүнсний тарих энэ гэлэгдээд идэг энэ тарихыг түрүүн ярьж ирсэн ба. За энэ хөрс шорооны маань бүтцүүдийн 4 төрлийн одоо хөрс байдаг. Тэгээ хөрс маань ингээд бүтцийн ангиллахын дээр нь ялцмаг ургамал амьтны үлдэгдэл ялцмаг органик үе гэж нэрлэгддэг. Энэ дараагийнхан үе болохоор ялцмаг энэ төр органик бодис эрд солигдсон энэ холцтой давхарга. Дарааг нь болохоор эрдсийн давхарга. Нөгөө эрдсүүдээ агуулсан давхарга. Дараагийнх нь их чулуулгын давхарга. Тэгээ хараад нь уул чулуулгын давхарга. Бүтцтэй ийм бүтцтэй. Тэгээ энэ болгоноос өөр эрчим байлгаанууд гардаг. Энэ болгонд бидний нэг ясан махбодтой бидний шороо модон дээд хэсэг нь бол модон махбодтой холбоотой тий. Доод хэсэг нь доод хэсгүүд нь шороо махбод буюу ясан махбодтой холбоотой байна. За энэ чулуун мандлын төрөнд тухай ярьсан төмрийн одоо нэг задралууд ингэж явагддаг. Игэл бөмбөгийн задралууд ийм одоо цацрагуудыг бий болгодог. Маш олон төрлийн бараг бүх төрлийн одоо цацрагуудыг бий болгодог. Төмрийн хөдөр агуулгатахаараа арай бас өөр тэгтэл төстэй. Тэгэхээр нүг юу байхгүй юу? Тунмал чулуулагт ялангуяа төмрийн эслүүд хэмжээгээр байдаг. Яг төмөрчин бас байгаль дээрээ тодорхой хэмжээгээр өндөр агуулгатаагаар бас төмрийн одоо хөдөр нэртэйгээр байж л байдаг тийм. Тэгэхээр эдгээр бүгдээрээ ийм эрчмийг гэдэг юм мэдээлэл тодорхой хэмжээний эрчмийг хүлээж аваад буцаад эрчмийг маш хүчтэйгээр дамжуулдаг. Эсвэл эрчмийг одоо хувиргадаг. Эрчмийн торгон эрчмийг оршихууруу ингээд түгээн дамжуулдаг гэсэн утгатай юм уу? За тэгээ энэ түүн ярьжсэн нүүрс төрөгч ингээд өөртөө эрчмийг бас ингээд шингээж авдаг, буцаагаад эрчмийг гаргаж идэг. Харахад зүгээр нүүрс төрөгч юм шиг. Тэгэхээр нүүрс төрөгчээр дамжуулаад эрчмүүд хоорондоо сүлэлдэж байдгаа гэсэн утгаар ярьжсэн. За энэ модон махбодын тухай түрүүн ярьжсэн. Тэгээ өвсөн дотор хүртэл нүүрс төрөгч хүчилтөг шаацаад фосфорт байл бусад элементүүд байдаг. Бусад эрчүүд байдаг. Жишээлбэл одоо кальци, фосфор, магний, натрий, хөхөр, селен гэх энэ бүгдээ яг адилхан бүгд л адилхан ингэж бөмбөгийн задралд ороод кваркуудыг гэдэг нь цацрагуудыг торгон эрчмүүдийг бий болгож хөтөргөө дэлхийг сансрын удам орон зайд биднийг өвдөөцийн орон зайд сүнсийг сүнсний ертөнцтэй мэдээллийнх нь сан хөмрөгтэй очиж холбодог. Тийм учраас бид яадаг вэ? Нэг талаасаа хөтөргөөний бүтээл, сансар ертөнцийн бүтээл, дэлхийн бүтээл, нөгөө талаасаа буцаагаад тэднийг буцаагаад сансрын одоо удам орон зайд бүрэн бүтэн байлгахад, дэлхийг бүрэн бүтэн байлгахад бид бас эрчмээрээ тэднийг нэг талаасаа тэтгэн орших боломжтой. Нөгөө талаасаа бас тэдний дархан байдалд халдах тийм одоо бас магадлалтай гэдгийг тайлбарлаад байгаа. За энэ дээр түрүүн нэг сүнсний эрчмүүдийг ярьж яхад нөгөө үлийн сүнс, тэнгэрийн 1-р сүнс, тэнгэрийн 2-р сүнсүүд төлхөө нэг дээд эрчмүүдтэй холбогддог. Тэгээд үлийн сүнс нь хийм хоттой, эдгээр бүгд хийм хоттой гэдэг утгаараа тайлбарлаж байхдаа цези, франци, лити энэ нөгөө очир алмаз буюу нүүрс төрөгч, цэвэр нүүрс төрөгч баг ингээд байж байгаа. Бид нар энэ бидний одоо сүнсүүд үлийн сүнс, тэнгэрийн 1-р сүнс, тэнгэрийн 2-р сүнс энэ элементүүдээс энэ химийн бодисуудаас гарч байгаа цацраг гэдэгт цацрагуудтай
QR-кодтай эрчмийн солилцож байгаа шүү дээ. Тэдний эрчмээр өөрийнхөө мэдээллийг дамжуулж, тэдний эрчмээс бидний энэ сүнсний холбоосууд бэхлэж, тэдний эрчмээр тэгдэж ирсэн мэдээллийг Тэнгэрийн удам орон зайнаас, өвгдийн орон зайнаас тэгдэж ирсэн, эсвэл их дэлхийн 5-ын орон зайнаас тэгдэж ирсэн мэдээллийг бидний тарих уянаа боловсруулан томгоон хүлээж авдаг. Бидний одоо бодлууд, бидний сэтлүүд, санаанууд буцаад дамжаад бусад оршихуй руу эдгээр элементүүдээс чиглэл гарч байгаа тэр цацрагуудаар дамжигдаж хөвлөгдөж чамд руу хөвдөг гэсэн санаа хэлэх гэж энэ бүгдийг тайлбарсан байгаа. За. Тэгээд амин сүнсний оршихуй түрүүн ярьсан тий. Цөмийн эрчим бидний зүрх амин сүнс гэдэг зүрхний орон зайд байгаа, зүрхтэй холбогдсон орж байгаа, амийг нь тэтгэн байгаа, амийг нь бөхлөн байгаа, тогтоон байгаа амин сүнс маань цөмийн эрчмээр тэтгэгддэг. Цөмийн эрчмийн орон зайтай холбогдож байна. Тэгэхээр бид нар зүрх сэтгэлдээ хэнийг үзэн ядаад байх юм бол үзэн ядалтан гэдэг нь хорслын үл хайрлах тийм эрчмийг одоо зүрхний орон зайдаа тэгээд байх юм бол яаж вэ? Бид нар нэг талаасаа өөрсдийнхөө амин сүнсийг гэмтээж өөрсдийнхөө зүрх рүү утга шааж байгаатай адилхан. Өөрсдийнхөө галыг бид нар бөхөөж байгаа. Цөмийн эрчмийг бид нар бөхөөж байгаа нэг талаас нь. Нөгөө талаас амин хүрдээ бид нар боомлж байгаа. Амин хүрдээ боомлсны улмаас бид нар цөмийн орон зай нөө их дэлхийн энэ одоо их дэлхийн цөмөөс энэ галан оршихуудаас энэ сансрын удам нарны эрчмийг хүртэл авч чадахгүй дөрөх. Нарны цөмийн эрчмийг хүртэл авч чадахгүй дөрөх тийм аюултай. Буцаагаад тэдгээр орон зай руу бид нар яадаг хармуу эрчмүүдийг тэдгээр орон зайгаас авсан сайхан эрчмүүдийг бид нар хармуу эрчим болгож хувиргаж өөр газар руу чиглүүлснээр тэндээс ялгарч байгаа эрчмүүдийг бид нар өргөдүүлж өөр ашиггүй зарцуулж эсвэл өрн тан хийж байгаа. Тэгээд байхсгүй зохист бус одоо хар эрчмүүдийг гэдэг нь бараан саарл эрчмүүдийг хэмжээгээр үйлдвэрлэхэд хувь нэмрээ оролцуулаад хар эрчмийн улбаатайгаар азуун маань цоороход нөлөөлөөд тэгээд огторгүй сансрын удам зарим зайнаас их дэлхийд нь хэрэггүй бидний амьдралд хэрэггүй эрчмүүдийг, туяадуудыг, цацрагуудыг бид нар нэвчүүлэн оруулж ирж оршууган сүтгэж байгаа. За тэр тухайл ярьсан да. За энэ нэг боддгоор кальций маань энд калий маань багш шүү тий. За шүү дээ. Магний таны зэрэг чидэхгүй бол хагдахгүй тий. Энэ цахиур маань угаасаа нэг цөмийн лав дотор ч оролцол галтуулын чулуулаг дотор ч маш хэмжээний цахиур байж тэгжээж арслах хүчтэй орч үүсэж цөмийн тесрэлтүүд цөмийн ургалууд тэнд явагдаж байгаа. Цахиур нь байна. Энэ дээдл нь болохоор магний байгаа. Энэ болохоор кальций байгаа. Тэгээ энэ дээдлийнх нь болохоор шингэлтийн доотлих нь болохоор юу нэг байгаа да. Дээдлийнх нь ийм төрлийн эрчмүүдийг шингээдэг, доотлих нь болохоор тийм төрлийн тийм долгионы урттай галбаадуудыг цэцэргүүдийг ялгаруулдаг гэсэн утгатай байгаа. За энэ түрүү нэг цөмийн энэ лав дотор дэлхийн цөмд байдаг ямар элементүүд байдаг, тийм элементүүд байдаг тухай түрүү яриад эндээс нэг бидний амин сүнсэн дээр кальций, магний төлхөө хэрэглэгддэг гэд урагшаа жишээ авч ирж байсан байгаа шүү. Тэнд энэ болохоор агуулмжууд нь байна те. Магмууд чинь дотор лавууд чинь дотор галтуулын тогооноос гарч лавууд чинь дотор жоохон өөрөөр ингээ гурван төрлөөр ангилждаг. Тэгээд тэн дотор нь захиурын агуулмж, хөнгөн цагааны агуулмж, төмрийн агуулмж, кальций агуулмж, магний, натрий, калий агуулмжийн дэр хувирд нь байж. Тий. Тэгэхээр бид яахарахгүй бид сүнсээрээ дамжуулаад, эрчим биеэрээ дамжуулаад бид яаж юм? Дэлхийн сансрын энэ эрчмийн орон зайтай, торгон эрчмийн орон зайтай, дэлхийнхаа эрчмийн одоо энэ одоо айс савуудтай маш гүн холбоотой байгаа. Тэгэхээр хүн бидний мунхаглал тэр үнэрийн бурлын хэснээр хүн бидний мунхаглал тэр буруу үг үйлдэл энэ одоо зөвхөн өөрийнхөө сүнсэн биеийг гэмтээхэд, махан биеийг гэмтээгээд зогсохгүй. Ан амьтдын минь оршин байгаа оршихур жигүүртэн шуудын одоо нисэн байгаа, халин байгаа тэр хурмстын орон зайр өвгдийн оршин байгаа энэ сав шим ертөнц рүү нөлөөлж сүйтгэхэд бид нар
оролцож шít. Тэгэхээр мэдлэггүй байх, харанхуй байх, мунхаг байх гэдэг зүйл ямар их хоршигтай гэж эндээс бас харж болж байгаа. Тийм учраас өнөөдөр ягаад соён гээрүүлэх шаардлага. Соён гэрийн тухай маш гээрлийн тухай асуудал маш өндөр түвшинд яригдаж байгаа. Тэгээд зарим хүмүүс л гэрлийг өсгөх юм явцаа түвшиндээр тийм биш. Бам бэлтгэл хийгээл ивэл гэрнүүд бас худлаа. Эсвэл одоо юу гэдгийг бэлгийн ертөнцөө үүсгэчихэд арга ертөнцийн шинжлэх ухааны зүйлүүдийг маш нарийн танин мэдчихээд би гэрчлэгийг бол бас худлаа. ертөнцийн жамаг юм оршихуйн зүй тогтолыг таньж мэдэх нь талаасаа гэрэл. За тэгээд би нэрвтэй хүний биеэр дөрвөн одоо гэдэг сүнс байдгийг нотолсон энэ олон зургууд байна. Тархины зургууд, хүний биеийн зургууд, гарны зургууд одоо тийм энэ бүгд нь эцсийн дүндээ бидний махан бид сүнс байдгийг баталж байгаа нэг талаасаа. Сүнсэн дотор энерги нь байгаа. Тэгээд энэ энерги нь махан бидтэй холбогдсон байгаа учраас био энерги гэж нэрлэдэг байна тийм. За тэгээ өнөөдрийн хичээлийг ингээ өндөрлөчий. Слайдаа жоохон хожууд тавьсанд одоо хүсэл өчий доо өршөөлөөрий даал гэж хэлээ те. За тэгээд би өнөөдрийн хичээлээр та бүхэнд юу болохыг зорьсон гэхээр бид нар одоо юу гэдэг нэгдүгээр сүнсээрээ дамжаад Тэнгэрийн удам орон зай сансрын одоо орчлон ертөнцтэй холбогдоод байна. Эрчмээс үлдүүлээд байна. Эрчмээр нь орчлон ертөнцийн Тэнгэрийн эрчмээс Тэнгэрийн хорсороо дамжуулж хооллоод буцаад Тэнгэрийн хорсороо дамжуулаад окторгоо ертөнц рүү мэдээлэлтэйгээ хамт эрчим өгөөд байна. Тэгээ сайхан торгон эрчим зөв зүйтэй зүйл бодоод байх юм бол өнгөт эрчмийнхөө орон зайг нөгөө эрчим явж холбогдож байгаа муу юм бодоод байх юм бол хар бараан эрчим өөрөө хар нөх гэдэг юм уу тэр одоо хар тэнгэрүүд энэ цэвэрлэгээр янз янзын одоо дүрстэй төрөгтөн оршин байдаг тэр оршихуйд руу илгээгээд байна. Тэр оршихуйдын одоо холбоосонд өөрийгөө аваачиж бөхлөөд байна. Өргөтүүлээд байна. Занганд нь өртөөд байна гэсэн үг. Хичээлүүд заалаа. Тэгэхээр үнэхээр бид одоо яа харахгүй бидний бодол гэдэг зүйл ариун байх зайлшгүй шаардлагатай. Бидний амнаас гарч байгаа авиа бүхэн эрчимтэй гэдгийг бодож үгээр тунгааж хэлэх. Тийм оюунтай байхыг л оюунтай болоосэй гэсэн сэтгэлээр хүслээр энэ сургалтуудаа явуулж би Тэнгэрийн сургуулийг зорин ирсэн та бүхэнд өөрийнхөө дуу хоолой хүргэж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Өдрийн хичээлийг өндөрлөж байна.